Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн 2005 оны төгсөгчд болох 10-ын А ангийнхантай танилцсан уу? Балчир наснаас нь А усгийг анхлан заасан арга туршлага аривантай ангийн хүүхдүүд минь хэмээн нэгтгэж сургуулийн сурагч болгон төлөвшүүлж сууж сургаад суур хүмүүжлийг сурамгаа тавьж дараагийн багшид даацтайхан хүлээлгэж өгсөн Монгол хэл уран зохиолын багш боловсролын байгууллагад 36 жил тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж 300 гаруй сурагч шав бэлтгэж олон гавьяа шагналын эзэн болсон ч онцлог шагналыг энд дурдваас төрийн дээд одон хөдөлмөрийн хүндэт медаль алтан галс одонгоор тус шагнагдсан бага ангийн багш усан их. Энэ баяр төдрийг тохиолдуулаад ингээ эцэг эхийгээ өрн суулгаж хонхны баяр тэмдэглэх энэ өдрийг одоо ингээ тохиолдуулаад та бүхэнд одоо ажлын өндөр амжилт хүсээд сурагчдаа бэлтгэн дурсгалын зүйл гардуулъя. Нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ. Онцагийг хамтруулсан Огторгой од мичтийн тухай, олны маргадаг цөмийн тухай, шинжлэх ухааны үндэслэлтэй шамдан хичээлгүй мэддэг, сургуульдаа нэр хүндтэй, сурагчдаа эрдмийн ихтэй, ангийн хүүхдүүдэд тултлан дэмждэг, физикийн багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад 33 жил ажиллах хугацаанд олон 100 шав бэлтгэж, 5 ангийн сурагчдын анги удирдсан багшаар ажилласан, ардын боловсролын яамны жуух бичиг ардын боловсролын тэргүүний ажилтан 2009 онд хувийн хөвшлийн сургуулиудын оны шилдэг алтан галс одонд анги даасан багш Бямбсүрэн. Олон 10 хүүхдийн дундаас онцгойрон сонгогдож, олноос санал нэгтэйгээр ангийн дарга хэмээх албан тушаалын эзэн болсон одон тонголог гэж эндээ. Нэр хүндтэй даргын үүргийг хийсэн шиг хийж, хэлж ярьсаар хэрэг таривал ангийн дарга загнуулж, хин нэг нь хоцорвол ангийн дарга үүрч, хэний ч өмнө бидний бамбай болсон чимэн бидэндээ үеийн үед ангийн дарга хിവэрээ. Ангийнхан дундаа айтайхан байс эргчихдэг. Алдарт урлагийн үзлэг болгоход азтай охин нь түнтэй тарах гэж тэр хүүхэндээ юм болно. Тэр бас болоогүй. Сурлаг, урлаг, хичээлдээ хичээнгүй нэгэн гэдгийг хин хүнгээ хэлэндээ тэр хингээж тиймээ тэр бол ган очир. Сагсан бөмбөгийг сайхан тоглочихдаг. Сансан боцноо шууд хэлчихдэг. Үеийн хөвгүүдээс үерхэх санал авдаг. Үнэндээ бас рэп бүжгийн хамтлагийн гишүүн, ангийнхандаа хүндлэгдсэн, ааштай чиг, аятайхан чиг, ангийн охин ган чимэг. Арын ширээн цуухта айгүй гой зурнаа. Алиа хошин зан нь түүнийг бас чимнэ. Хэлж ярих нь хэний ч инээдийг хүргэн. Хөгжилтэй хөөхөн улаачдаг. Тэр нь бас түүнд цогтөг. Сэргэлэн зовоо, цогтой золбоотой, цогт сайхан юм. Адилхан нэртэй охид ангид бас бие. Багш нарын байнгын хөтэлдэг журналд нэрсийн дараалалаар дууднаа. Гэ Батманд байна уу? Байна. Эс Батманд байна уу? Байна. Гэтэл тэгж хослон дуудусаар 10 жилээ төгссөн ч бид тэднийг насан туршдаа Гэ Батманд, Эс Батманд хэмээн овгоор нь онцлон ярьсаар. Сүр хүчийг бадраасан сүрлэг нэртэй сурагч төлөв даруу зантай түүний алдар нэр ар халахад ч ховордоо ай тэр болбоос ангийн мань хөвгүн Чонон бат билээ. Төлөв даруухан охин тооны хичээлдээ дуртай, товсон зүйлийнхээ ард торогоод л гараад ирдэг. Найзууд дундаа нэр хүндтэй, насаараа ангийнхандаа түшигтэй. Намблаг тэр бор охин бол од мичтийн нэртэй Одмаа юм. Бүлтгэр халагнуудтай бүх зүйл зүтгэлтэй. Ангийнхаа хүүгүүдийг төлөөлж альваа ажилд алгасалж үзээгүй идэвхтэй. Аяа тэр хингээж 10 ангийн нэм очроо. Цэвэр гоёхон бичдэг. Цэгцтэй ч хичээл сургалтандаа ханддаг. Ангийнхан дундаа хааныг алиалчихна. Авч таасан үүрэг даалгаврыг аятайхан биелүүлчихдэг. Солонгийн 7 өнгө шиг сонирхолтой чиг, содон чиг. Суудаг ширээн 3 дугаар салааны сурагч охин солонгоо юм. Даруухан хүүгэн нүдэрээ нэмсэглэн сууд. Дайжгүйч бусдтайгаа эвлэгхэн нөхөрлөн. А усгээр ихэлсэн нэртэй болохоор ангийн нэрсийн жагсаалтанд аанал ихэнд дуудагддаг да. Анх хоёраа гэж ангийн хүүгүнийг хараад аваарай.
Улбрайхан охин бусдад цатаа болохгүй, буруу зөв юм ч ярихгүй. Тэрүүхэндээ инээмсэглээд л тэр хавийн ширээний хидтэйгээ буу халахтаа халаад бусдын адил сурч төгссөн бомборхон охин баяр цэцэг. Хөөхөн бор хүү, хөөрөө замтайч биш. Бага байхгүй нь мэдэгдэхгүй боловч бараа сүрэн ангидаа зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Бас болоогүй. Баргийн хүүгээс илүү өсөрч баг хамт олноо сагсны тэмцээнд тодорно. Бараг та нар таасандаа тэр бол галт бадрал. Бүх хичээлдээ мундаг, бүх шалгалтанд ангийнхнаа авардаг, бүх дэвтэр номондоо нямбаалан ханддаг, зөөлөн өгөөмөр зантай, зөндөө олон краштай, олон дундаа хайрлагдсан оюун ханд гэж эндээ. Бүлтгэр халагнуудтай 3 дугаар салааны сурагч, бүр тэрүүхэндээ хөгжилтэйч хөөрүү зангүй. Тийм боловч цаваа сэргэлэн цогтой золбоотой золбаяр манай анги. Ангиараа түүнийг хүргэж өгдөг дөө. Алхамж уйддаггүй, алхдаг байсан даа бид. Аяа одоо бодсон чинь айгу гой санагдаж байна шүү. Ухаантай хичээнгүй зантайда угийн л итвэх зүтгэлтэй уран заяа. Хөдөлгөөнтэй тэрхүү, хөгжилтэй тэрхүү, яриа хөрөөтэйч тэрхүү, янзын сахилгагүйч болно. Яасан юм бэ гэмээр таг намууханд ч хуурна. Даруухан биш ч дажгүй хөвгүн дархан баяр. Цаваа сэргэлэн зантай цойлж бусдаасаа ялгардаг, шүлэг яруу найраг оролддог, шүүл дүрээр сонгон бичдэг, олон дундаа онцгой нэгэн отгон заяа гэж үзэгсэн сурагч эндээ. Хөөхөн нүдтэй, хөөхөн чааштай, хичээл зүтгэлтэй, дэггүйхэн болно, дэгжинж болно. Тэр нь олон хүүгүүдийн маныг очирсон билээ. Балыг микрофон болгож тоглоноо. Бараг л мэрэгчлээ зөвнсөн юм шиг ангийнхнаасаа ярилцлага авна. Аттай биш ч айдуухан сурагч, ардын хүүхдүүдийн айдас сурч, цэнхэр дэлгэцээр гарч, цэг таслал, үг өгүүлбэр холбож, энэ мөчөд энэ цагийн монголчууд ботном биччихсэн ичин хорлоо гэж эндээ. Олны дундаас онцгойрноо. Охид түүний тэр ярианд дуртай, ярихтай донжийг нь олохыг нь яана, ямар хөгжилтэйг нь мэднэ. Одоо түүний нэрийг хэлэхэд отгон баярл байна да гэж ангийнхан маань хэлэндээ. Намуухан дөлгөөхөн аясаараа хүүхдүүд байдаг та. Ангидаа юу болно алгасахгүй хичээнэ. Хоцрохгүй, холдохгүй, хонгорхон охин хонгорзол. Хээгүй зантай, хэнийг ч ялгалгүй харьцдаг. Ангийнхандаа хайртай, ангийн хүүхдүүд нь ч түнд дуртай. Миний чиний гэдэггүй мигмар сүрэн сурагчийг тодтогдог. Цайлган хөвгүн цаанаас сахилгагүй, инээж мишээж явдаг, итгэл дааж чаддаг, бат түшигтэй бат сүх гэж эндээ. Ингээд бичээд байвал энэ 10-ын ангид их олон хүүхдүүд бий. Тэд одоо ээж аавд болсон, одонтой ээжүүд болсон. Тэд улсын их орондоо нэр төртөөгөөр цэрэг цагдаа хүчний байгууллагад, хэвлэл мэдээллийн салбарт, төрийн байгууллагад, эрүүл мэнд, бизнесийн талбар гээд хаа газар манлайлан ажиллаж буй Монгол улсын иргэд нийслэлийн Баян зүрх дүүргийн 87 дугаар сургуулийн 2005 оны төгсөлт 10-ын А ангийнхан билээ.